бас ер нь нэлийн дотгошоо тал руугаа хөөхд байсан. Тэгээ энэ драмын дугууланд яваад арай тийм нээлттэй, чөлөөтэй тэгээд өөрийнхөө үзэл бодлыг арай гайгүй илэрхийлж сурсан. Тэмэцгоноо намайг бүх хоёрын од гэрэл гэдэг. Намайг бүх хоёрын сад гэрэл гэдэг. Бит хоёр ихч дүүс тэгээд энэ драмын дугууланд хоёулаа ордог. Бит хоёр энэ дугууланд яваад одоо 3 сар болж байна. Би ижүүд сурсан. Тэгээд анхаарлын дасгал, тайзны хөдөлгөөн, тайзны яриа, өөрийгөө танилцуулах, өөртөө итгэлтэй хүнтэй ярих, тайзны унаалт, ижүүд, тайзны яриа гэх мэт хичээлүүд ордог. Дуртай хичээл гэвэл мэдрэмжийн хичээл. Миний дуртай хичээл бол жүжиглэх. Эхний 15 минут бол би халаалт нилээн гүйлгэн нилээн тэгээ шахан тэгээ тэгсний дараа амьсгалын дасгал орно. Тэгээ хоолой задлах хичээлгээд ер нь хоолой задлах хичээлийн ачаар миний бит хоёрын амьсгаа задраад арай тийм гоё тод чанга ярддаг болсон. Надад хамгийн таалагддаг хичээл бол тайзны унаалт. Төрт Хамгийн таалагддаг хичээл нь бол сонголтын хичээл. Мэдрэмжийн хичээлүүд бас байгаа. Гэтэ мэдрэмжийн хичээлүүдээ уялдаа холбоотой явуулдаг. Тэдгээр нь бас яг одоо хоолой чангарч жүжигл сурахын хажуугараас айгүй мэдрэмж сайтай болдог. Бас загварын алхаа хийдэг. Тийм. Загварын алхаан дээр бас л мэдрэмжээ уялдаа холбоотой. би бол анх бүр ерөөсөө эмхтээлийг алхаж чаддгүй байсан. Загварын алхааг зааж өгсөний ачаар арай нэг гайгүй алхаас орсон да. Тэгээд энэ дугууланд явснаар нэгдүгээр чи өөртөө итгэлтэй болно. Хоёрдугаар хоолой чинь задарна. Ичимхий байдлаа арай гээн. Арай өөртөө итгэлтэй болоод өөрийгөө илэрхийлж сурна хамгийн гол чадвар нь. Бас мэдрэмжтэй болно. Бас дасан зохицох чадвар бүр маш сайжирна. За тэгээ ахин хэлий. Энэ драмын дугууланд ирэхийг хүсвэл манай багштай холбогдоорой. Баяртай. Баярлалаа.